Улаанбаатарын Мягмаржав 1973 онд Увс аймгийн Түргэн сумд төрсөн. 1981-ээс 1987 онд Увс аймгийн Түргэн сумын 8 жилийн сургууль. 1988-аас 1991 онд Увс аймгийн 1-р 10 жилийн сургууль. 1994-өөс 1998 онд Мандах дээд сургуулийг Нэгтлэн бодгч мэргэжлээр төгссөн. 2006 онд Монгол Улсын их сургуулийн эдийн засгийн сургууль бизнесийн удирдлагын магистр, 2013 оноос Оросын холбооны улсад Томскийн эдийн засгийн сургууль докторант, 2007 онд Монгол Улсын хугацаагүй эрхтэй мэргэжсэн Нэгтлэн бодгч, 2009 онд аудитор, 2013 онд татврын итгэжлэгдсэн Нэгтлэн бодгч. Энэ этгийг Япон, Солонгос, Америкийн нэгдсэн улс, Оросын холбооны улсад мэргэжил дэвшлүүлсэн. 1999-ээс 2001 онд Тэнгэр дээд сургуульд Нэгтлэн бодох бүртгэлийн тэнхимд багш. 2002-оос 2004 онд сангийн сайдын дэргэдэгт Нэгтлэн бодох бүртгэлийн мэргэжлийн зөвлөлд арга зүйч багш, ёс зүйн хорооны нарийн бичгийн дарга. 2004-өөс 2006 онд Монголын мэргэжсэн Нэгтлэн бодогчны институтэд арга зүйч багш, аудитын хорооны нарийн бичгийн дарга. 2006-аас 2009 онд сургуулийн хорооны дарга. 2009-өөс 2012 онд тамгын газрын дарга. 2013-аас 2018 онд дэд захирлаар тус ажиллаж байлаа. Тэрээр Алтан гац содон Нэгтлэн бодох бүртгэлийн тэргүүний ажилтан, боловсролын тэргүүний ажилтан, санхүү банкны тэргүүний ажилтан зэрэг цол тэмдгээр шагнуулж байсан юм. 81 онд анх 1-р ангид бид нар хамт сургуульд орцгож ажиллаа. Улаангомын нөгөө бүх сумуудаас тэгээд аймгийн төвийн сургуулиудаас шалгалт аваад тэндээс нэг анги бүрдэж бий болоход л анх мегатад танилцсан. Түргэний 8 жилийн сургуулийн 1-р ангид нэг ангид ордог. Тэгээд нэг ангид ороод тэрнээс хойш салсангүй 40 жил найзлалаа да. Би Увс аймгийн ТИС сумаас ирээд ингээл нэг ангид орж одоо хамт суралцаал тэгэл найз нөхд болсон. Увсын 1-р 10 жилийн математикийн үндэсний сургалтын ангийг суралцаж төгссөн ийм хүмүүс байгаа. Мегаман бол манай дээр цагийн багшаар нэгэсний гэрээт багшаар эхэлж анх бол ажиллаж бидний дунд бол анх орж ирж исэн. Монголын мэргэжсэн Нэгтлэн бодогчдын институтээс одоо сургалт хариуцсан багш Мягмаржав гэдэг хүн холбогдоод манай хас зохион байгуулалтаа хөдөө орон нутгийн сургалт, хотын сургалт шалгалтанд явж өгөөч гэдэг хүсэлт тавьсан. Тэгээ энэ үеэс Мягмаржав багштайгаа анх танилцаж өнөөс хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй найз нөхөрлөж оюутан хүүхэд байхаас нь бол би мэднэ. Мегаман бол одоо хичээлдээ их сайн, зүтгэлтэй, их зөв хүмүүжлтэй, зөв төлөвлөсөн ийм залуу байгаа юм. Нүдэндээ галтай, нүүрэндээ цогтой. Тэгээ сайхан тийм хүмүүс надтай ингээд буйны садны югаар ингэж сайхан танилцж үлээ. Манай найз бол их даруухан, их зөөлөн сэтгэлтэй. Тосрох уу? Тэгээ ер нь ах дүүнэрхээ дундаж гисэн бас нэлээ нэр хүндтэй. Маш найсаг дотн. Хар буруу санаагүй ер нь бол их нийтж гоо хүний төлөвшил сайтай. Өөрийн гэсэн бодолтой ийм хүүхэд байсан. Хүнтэй өрн тэгж алагчилж харьцдаггүй. Яг ингээд нэг байгаагаараа ямар ч хүний гол руу харьцдаг их баг том гэж ялгуурлахгүйгээр Мегаман бол одоо хичээлдээ их сайн, зүтгэлтэй, их зөв хүмүүжлтэй, зөв төлөвлөсөн ийм залуу. Хүнд тос болохын гэсэн ийм одоо их том эрхэм чанартай. Өргөлж одоо ах дүү нартай санаа тавина. Аав ээжтэй санаа тавина. Ер нь оролцохгүй юм байхгүй. Бүхэд хүн тусалж явдаг. Миний ээж тийм ээ. За тэгэл ах нар, эгч нар, дүү нар за өөр энэ одоо усууд юугаар туслах вэ? Би яаж буюу хийх вэ гэдэг байсан. Нэг компанид бид нар хамт ажилладаг байсан. Хамаатныхаа. Тэнд бол нэг бас удирдах, бас гайгүй ажлыг хийдэг. Бас тэндээс харахад бол бас нэлийн юм ба нэгттийн хүн байсан байхгүй. Тэгэхээр одооныхоо мэргэжлийг баг тэндээс ингээд харагдчихсан болоо гэж би бас боддتي. Тэгээ миний найз бол яг тооны чиглэлээрээ өөрөө мэргэжлээ сонгож Монгол улсад Нэгтлэн бодох бүртгэлийг одоо шинэ шатанд гаргах, төлөвшүүлэх ийм ажлыг одоо гардан зохион байгуулж исэн хүмүүсийн нэг байгаамаа. Бид нарын үеийн энэ залуусыг бол хамгийн түрүүнд одоо хүлээж аваад мэргэжлийн байгууллагата та бүхэн оролцох ёстой, хонь нэмрээ оруулах ёстой. Ингэжээс манай мэргэжил, манай салбар руу сайхан явна гэдэг ойлголтыг
өгдөг байсан. Монголын мэрэгсэн нэгтлэн бодогчдын институтийн багш, сургуулийн орооны дарга, дэд захирал гээл ингээл олон жил бид нар хамтарч ажиллаж ингэж байсан хүмүүс байгаамаа. Аливаа зүйлд их тийм нямбай бас хүн юмд хариуцлагатай, зааж байгаа хичээлээ бас хүнд маш ойлгомжтой, оновчтой, сайхан заачдаг учраас хүмүүст их үнэлэгдэж явсан. Ажил төрлийн төлөө нуур холдгоо одоо бас л энэ байгууллагын нэр гүндийн төлөө бас энэ институтын хамт олонны итгэлийг хүлээж ингэж ажилласанд нь одоо би баярлж явдаг юм аа. Мегаман бол ер нь багшийн ажлаар одоо хүмүүст их танигдаж хот хөдөөгөө гадаад дотоодгүй л одоо мега багш гэж ингэж л ярьж байдаг. Мандах дээд сургуульд төгссөн 2 багш шинээр яг мэргэжлийн хичээл орж эхэлсэн. Тэнгэр дээд сургуульд 1998 оноос эхэлж манай ангид нэгтлэн бодох хөтөлбөрийн хичээл, эдийн засгийн онлын хичээл ордог байсан. Тухайн үед бол манай ангийнхны уур амьсгал бол нэлээд өөрчлөгдөж ирсэн. Мэргэжлийн хичээлд илүү дур сонирхолтой болж ирсэн. Багш нарын заах арга барил бол нэлээд сайн тийм байсан. Манай багшд одоо бид бүхэнд энэ насаараа одоо бидний хоолоо олж идэх нэгтлэн бодох хүртэл нэгтлэн бодогч гэсэн энэ мэрэгжлийн ариун сайхан энэ мэрэгжлийг одоо бидэнд өгүүлж өгсөн. Цэцэг сургууль манаас ахыгаа үйл хэргийг өргөжүүлэх гээд нэгтлэн бодох хүртлийн хөгжил улс дааж гисэн гэх хувь нэмэр оруулах гээд Мегмаржуу санг байгуулад явж байгаа юм байна. Сангийн санаа байгаа шүү гэд ингээд дүүнэр нэрээд санал бодол солилцож явахд бол бид нар одоо маш их дэмжсэн. Манай найзын одоо сан бол яг одоо өөрийнх нь хүсчээсэн ажлыг үргэлжлүүлж хийгээсэй гэж би хувьдаа бодож байгаа. Сайхан сан ингээ байгуулж байгаа та бүхэнд бол одоо би их баярлж байна. Ягаад гэвэл энэ хүний үргэлжлэл улам цаашаа энэ хүн чинь ингээ зүгээр сан далайч хүн байхгүй юу? Юм нь ерөөсөө ингээ зарим юм шахагддаг булах шиг гэж ярих уу да. Ийм хүн. Тийм учраас энэ сан бас ингээ цаашид ирээдүйд хоёрын их том суурга болж тийм ээ. Одоо оюунд бас оюуны төлөөх явж ирсэн хүний одоо гол юм л их оюуны их бас. Тийм учраас оюуны их том суурга болоод энэ төмөө олондоо тус болох байхаа. Энэ сан бол одоо далай шиг болох байхаа гэж бодож байна да. Төөхөн хүмүүн эрхэм багшта. Сайхан ч хүмүүн байлаа. Ачлалт багш минь та. Санаан зоргоор гинэн бодолд ухаан суулгаж сац бас амьдралын хүрдийг нар зүв эргүүлэх хүч хайрлсан сайхан хүмүүн байлаа. Ачлалт багш минь та. Цалига их төрөгний голоос ундаалж байсан болохоор сэтгэл нь ариухан. Цаста цагаан дэгдийн оргил харж өссөн болохоор бодол нь өндөр. Цайдам их талын сэлхэн амьсгаг мэдэрсэн оюун нь хурц. Цагийн урсгалд хүн шиг хүн байсан болохоор түүхэн арвин. Сайхан ч хүмүүн байлаа. Ачлалт багш минь та. Санаан зоргоор гинэн уюунд ухаан суулгаж сац бас амьдралын хүрдийг нар зүв эргүүлэх хүч хайрлсан сайхан хүмүүн байлаа. Ачлалт багш минь та. Илбэрл хайрын дунд далай шиг амьдраагүйч эр сэтгэлээр юм бүхний нуруу байсан та. Инрэл нэгүсэл бүхний өмнө алах хавсрам хийгээгүйч ичи бурхны хан дэргэд мөнхийн ялхааран амьдрсан та. Туулхал ястай орчлонгийн тэргүүн байлаа багш минь та. Дуулхал сайхан андуудынхан жудган байлаа багш минь та. Ойлаа дэрх шавнартан урман байсан та. Ухтаа дэрх бүхний жаргалын дээдэн байсан багш минь. Өнгөний орчлонд тооны ухааны түлхүүр байлаа та. Өдөр шөнөгч цаг хормыг үнэлдэг байлаа та. Өөнтөгч орчлонд өргөс сарнайг ялхан таниулсан та. Өнөөдөрч бид таны сургаалаар амьдарч явнам багшаа. Улс нэвт шүргэм харихраа түргэний улстан та шингэв. Усан болор увс нуурын хан мандалдан та уус багш минь. Орд удсан хаврын салхи болон одов та
улс Монголынхон гэгийн түүхэнд үнэнний мөртөө үлдэв та. Түүхэн хүмүүн таныхан алтан мөрөөр алхах түмэн шивнэрийнтэн төлөөлөл бид гүнэмхийн харамсав эрхмийн дэд багш минь оо.